Харгас их. Испаний нэгэн ээж хүүхдүүдтэйгээ зөвөн муухай харьцсан тухай домог. Маш олон жилийн өмнө Испаний нэгэн бяцхан хотод Роза гэдэг бүсгүй гэр бүлийн хамт нэгэн ой модтой ойрхон байшинд амьдардаг байжээ. Тэрээр нөхөр дөрвөн хүүхдийн хамт аз жаргалтай сайхан амьдарч байв. Франциско бол түүний хамгийн том хүү, түүний хойноос Хавьер, хамгийн бага хоёр охины нэгийг нь Мария гэх ба хамгийн багыг нь Лусия гэдэг байв. Гэвч Кентийн осол болж гашуунаар нөхрөө энэ хорвоогоос үдэн явууллаа. Нөхрийнхөө үхлийн дараагаар тэр багаар тэнэг болсоор байв. Дүүний хүүхдүүдтэйгээ харьцах харьцаа нь бүр их мудаж байлаа. Тэд нэг л юм буруу хийвэл ээж нь хайр наргуу зодож хүүхдүүдийнх нь ойлгох чимээ гэрт цуураа мэтэл сонсогдно. Хөршүүд нь Розаг муу ээж гэдгийг сайн мэдэж байлаа. Гэвч хүүхдүүд нь тусалж чадсангүй. Нэг шөнө радиогоор "Одоо гадаа цас орж байна, маш хүчтэй шуурх болно. Та бүхний гэрээсээ гарахгүй байхыг хүсье" гэхийг ээж нь сонсоод хүүхдүүдээ гарч түлээний мод олж иргэв. Хүүхдүүд эсэргүү зүйл задуулахаа мэдсэн болохоор сүх гарч хийдэн цүнхнүүдээ аваад гэрээс гарцгаалаа. Тэд яг ойн дунд очиод байтал Франциско Жомин Нашер гэх ээжийнх нь хоолой сонсогдов. Хүү ээж дээр очтол хоёуланд нь ярих юм байна. Нашер гिचээд бусдад нь харин үлдсэн Жомнуудаа та нар ажилласаа хийгээрэй гэж орилсоор хол явлаа. Наад зүнхээ урдаа бариад хөдөлгөхгүй зогсоод миний хэлхийг сонс муу Жомин. Аав чинь үгсний дараагаар намайг өөрчлөгдөж байгааг анзаарсан л үсттэй. Энэ гэрт аав чинь л идэх юм болдог байсан. Одоо тэгээд ажил хийх хүн алга. Тэгээд миний энэ эргэн тойронд өсөөд байна гэж дуугарах маш олон ам байна. Би ч гэсэн өсөж байна. Уучлаарай. Энэ удаа чамд өршөөлгүй. Гэд хүүг юм хэлэхээс өмнө толгойг нь сүхээр ав. Хүүгийн толгой барьж байсан уут руу орлоо. Ээж нь санаа зовсонгүй сүхээ засан дугаачхаад гэртээ очив. Хүүхдүүд нь ахыгаа асуухад багванд идүүлж эхлэе гэв. Ахыгаа алдсан дүүнэр маш ихээр уйлан Розаг зовоосоор Роза өрөөнөөсөө Хавьерийг дуудлаа. Жомин надад цай авчир гэхэд хүү хийгээд ирлээ. Одоо тэнд байгаа шилтэй ямиг аваад ир. Хүү бас л авчирлаа. Роза шилтэй ямаа цайндаа хийгээд хүүгээ ууг гэлээ. Хүү уучаад баг зэрэг галзуурч байгаа мэт болсноо унаад өгөв. Ээж нь хүүгээ шатны уруу шидээд ах нь өнгөрсөөр бууж ирэхэд хоёр дүүн хараад "Ээжээ, Хавьер ах шатнаас унчлаа" гэж Розаг дуудлаа. Их нь маш удаан шатнаас бууж ирээд хүүгээ өшөглөж байгаад ах чинь үхчихэж гэж бяцхан инээмсэл тодруулаад яваад өгөв. Тэр шөнө Мария Лусия хоёр хэрэг хөөснийг бурхан л мэдэх үз. Маргааш өглөө ээж нь Мариагийн өрөөнд ороод охиноос сэрээчээд "Миний охин өнөөдөр сэрэх хэрэггүй. Чи минь өнөөдөр гэрийн ажил хийхгүй. Унт миний хөөрхөн Жомин" гэд бүвэн дуудулж өгөхөд охин ээжтэй хайртай гэд унтаад өгөв. Энэ үед ээж нь ханцуугаасаа жижиг худаг гаргаж ирээд охиныхоо зүрх рүү дөрөв. Лусия сэрээд эгч дээрээ очиход эгч нь үгсэн байхыг хараад ээж рүүгээ гүйж очиод ээжээ манад алуурчин орж ирээд Мариаг алчхаж яах уу гэв. Ээж нь инээмсэглээд "Тэнэгхэн Жомин дээ. Би та нарт хайртай бас үзэн яддаг. Би Францискогийн толгойг сүхээр авсан. Хавьерт хор өгсөн. Мариаг хутгалсан. Тэд зовж өгөөгүй. Харин чи зовж өгнө. Одоо чиний үхэх хэлж. Би чамайг үзэн ядаж байна. Муу заван Жомин." Ээжээ үгүй битгийлтэй гэхэд галзуу ээж сонсоогүй тул дун удалгүй жоохон охины хүүр газар хэвтэж байлаа. Розад юу болсныг хинч мэдэхгүй тэр алга болсон бөгөөд өөр хотод очиод нэрээ сольсон байж магадгүй гэдэг. Түүний ээжтэй алуулсан хүүхдүүдийн сүнс гэртээ хорогдсон юм.